ноогдох зүйлд орлого, ээж хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ, тодорхой эрх, газар, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц хамаарагдана гэсэн байгаа юм да. Тодорхой эрх хүртэл орсон байна. Дүүхүү минь юмны боловч хуулийн даанч чанга хатуу идэх юм штэ. Надад жаахан зоос байна санаж. Тэрнийг эгч тантай түншлэж арвжуулгаснаатай. Дүүхүүгийн төмөн зөв. Татвар төлөгч нь хэм байж таарах. Монгол улсын иргэд тус улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа гадаадын иргэд харьяалалгүй хүмүүс аж ахуй нэгжүүд. Зөв. Чанганч чанга юм аа. Танайхан юу гэдэг вүлээ? Хуулийн цоорхоч гэдэг. Тэгвэл хүний цоорхоч гэж бас байдаг. Танай татварын ноёд зоосонд дор тайлбарж таарна да. Дүүхүүч ухаантай байна шүү. Ямар татвар төлөгчийг татвараас чөлөөлдөг юм болоо? Та бүхэн тэрийг лав чөлөөлөхгүй. Тэгээд яах гэж? Хүүхдийн хүнстэй жилийн зөвлөлд үрэлдэг. Эсвэл тахир татвар хүмүүс ажилдаг. Нөгөө нэг хувилбар нь өндөр наснуудын санаачилсан пүүс компани олмоор байна. Тэр чи зовлонтой доо. Зоосыг зовж арвжуулдаг гэдэг. Өрөөндөө баригдаж өтөнд идэгдсэн пүүс компани ол. Юу хэлбэг? Тэр хэлбэгтэй Хаяг жаяг хэр нэрийг бол. Нэр дээр нь ноодор гаргаж байхад гарын дор шүт. Зоосны эзэн хэн болох юм тэгээд? Би. Та. Арга газрын агаар чинь баашин дотор хөглөөр юм биш. Энэ үед тэр нэг юм буудлах юм байгуулсан юм. Над шиг наймаачийн хүнд бол нууцхан буудал дээр. Хүний хөлөөс зайдуу аятайхан газар шүү. Төвийн том буудлууд хэцүү. Ядахтал тань шиг зоос мөнгө аривантай хүнийг нөгөө янхан хүүхнүүд нь андахгүй шүү дээ. Чихмаа. Чихм. Балан дээр суусан ялаа л гэсэн үг. Гадна талдаа шавард дуусаагүй ч гэсэн дотор талдаа бол диваачин гэсэн үг юм аа. Энч. Ухаан. Баянтаа. Юу? Татварын байцаагч ирлээ. Юусэн өрлөг буудлын эзэнт. Нөгөө юндан чинь. Юндан гоогоо гэдэг юм. Заримдаа цэцэг тавьсан гуйлагч ч гэдэг юм. Хөрлөгөө чадтаа. Төр ийм өрлөгтэй бол модоо өрнөз. Тийм л дээ. Үгүй гэхдээ би Гайгүй айлтгүй. Хамгийн гол нь нүүр өгч болохгүй шүү. Цаа чинь цэцгээ тавьрал ороод ир. Энэ үед нас даргаыг нь оруулж байгаа. За. Өрөөндөөч. Орох. ороо. Сайн байна уу? Сайн. Юусэн өрлөг компанийн захирал юунд тань? Таныг би таних юм байна. Энийг танд. Юус өрлөг үлээ. Өрлөгөө чаддуу. Өрөнд баригдсан битэн даа бийж. Танах татвараа яах чинь? Юусэн өрлөг зочид бодол барьж байгаа. Барилга маань дуустдаг бай.
Ах минь. Ёстой эзүү юм. Та хуулинд юу гэж заасан байдгийг мэдэх үү? Хойлондоо Адилтгах үйлдвэрлэлд үйлчилгээ эрхэлж байгаа. Татвар төлөгчийн жишгээр татвар ноогдуулна гэж хуулийн заасан байдаг юм да. Юндэн гөөгөө мэд. Юндэнгөөгөө. Эн чинь харин хой тамны юндэнгөөг нь одоо дуулна. Ижил хоёр шуу시 ижилдээд хоёулаан сууйда. Ингэж нийлхээс илүү жаргал хаанаас байдгийм бэ. айлгал болж байгаа нэ. Юндэн гойл аацагдж байна. Энэ сарын цайлантай танилж та. Та ягаад татвар төлөхгүй байна? Гүй дарга юу л да. Эднийхийг Монте Кристо буудын жишгээр төлөвлөж болох юм шиг үү те. Дарга гүй нас туга. Манай буудлын барилга дуустгүй. Манайх ерөөсөө үйлчлэгээ явуулахгүй байгаа шүү дээ. Адилхан 20-20 ортой. 2 давхар буудал. Гүй нас туга юу л да. Ялуу Баярлсан шүү. би явж ээжтэй сүйд өгүүлж дээрээ. За юу. Уучлаарай. Би танихгүй сэтгэл дууны хальс авмаар байна. Би танихгүй сэтгэл дууны хальс авмаар байна. Би энэ хальсыг авч Чамаа. би ээждээ сонсох гэсэн юм л да. Би ээжгүй юм уу? Миний ээж дуун дуртай юм өгчхөлдөө. Миний ээж гэсэн дуун дуртай. Миний ээжийн биеийн муу байгаа юм аа. Өгчхөлдөө. Чи өөр дууны хурцаг авчих. Та нар Бурхан чулууны домог гэдгийг мэдв. Мэдгүй. Тэгвэл энэ хальсыг чинь буцааж өгөхдөө тэр домгийн тухай ярьж өгье. Баяртай. Хөөй! Хөөй! Хөөй залуу! Хөөй! Ямар хачаат юм. Хөөш! Хөөе! Хөөй! Хөөй залуу! Хөөе! Хөөй! Та хүлээж та. Би танаас дуутай хальсаа хизээ авч болох уу? Хальсч яах. Маа чи сэтгэлтэй байл та. Битгий гомдолтой. Ганцхан байсан болохоор Хүн дээж тэгэд хоёр байдаг юм уу? Би чамд Бурхан чулууны дгийг ярьж өгье л доо. Эхтэй урдын цагт ганц хүүтэй ээж байж гэнэ. Хүн Бурханы оронд эрдэмт суралцахаар лагсыг зоржээ. Хүүгэн явхад нь ээж нь Бурханы орноос хуруун чинээ Бурхан аваад ирээч гэж загчээ. Хүн сүслэн мөргсөөр алсыг зоржээ. Домгийг бол үгүй би шатаагүй. Би бас сайн ээжтэй хүн л дээ. Миний ээж үлгэрдэх дуртай. миний ээж дуус хүү хоёрт амиа тавьдаг хүн л дээ. Монгол замдаа. Баяртай. Би татварын албанд ажилладаг. Дараа уулзна. Ханя миний хөө цаа дуслаасаа. За. Миний охин нэрээдээс нь дуу хоороо олов уу? Олсон. Тэгсэн чинь нөгөө хөгжмийн мохлогт ганцхан байна лээ. Миний охин ч
Азтай л очиж те. Азтай. Ээжтэй тэр дуугаа сонсохгүй юм уу? Ээжээ. Би ястаа азтай шүү. За, Гэхдээ би тэр залууд өгөөд явуулчихсан. ямар залуу? Яагаад? Надтай танилцсан залуу байхгүй юу? Юм уу хэвтэрт байгаа гэсэн. Тэгээ тэр дуу надаас гуйгаад байхаар нь би өгчихсөн. Дараа нь яаж тэр залуугаа олох юм минийх вэ? Дараа нь тэр татварын газар ажилладаг гэсэн. Алтан тарай компани гурил үйлдвэрлэдэг юм чинь татварын хөнгөлт үзүүлнэ үстэй. За одоох. Байна. Баярд байна. За. Гэхдээ та нар чинь хуулиа мэддэг юм байгаа биз дээ. Банк татварын төлбөрийг 12 цагийн дотор гүйцэтгэх ёстой. Юун хуулиар далайлах. Тэгтээ тэргүй бид хуулийн дарангуйлд амьдрах цаг болсон. Хугацаа хэтэрсэн хоног тутмын 0.5% хүү төлнө. За. Янж ихч. Суугаач. Оо, та чинь татвараа төлчихөө юу? Төлчихсөн. Энд чинь юу лээ? Яах вэ? Мо өгнийхөө ясыг өндөлзүүлэхгүй л гэсэндээ. Их чинь ингэж явна да. Төрийн албан хаагч хүн бэлгийн зүйл авах. Хөнгөлөлттэй үйлчлэгээ хийхийг хоригдсан байдаг. Майныг далдаг. За энэ чинь юу найр наадам болж байдаг үлээ. Уу би Алтан зул компани татварын тооцоо гаргаж байна. Тийм үү. Долоон бурхан компани татварын тайлан аваад өгөөч. За. Майну. Гарида чи чинь дээж намсч байж татварын тооцоог нь боддог болсон уу? Үгүй би л Яалаач. Тэрэн дээр бах. Йоо. Би ч чамааг бүр хэрэгт хийж шахлаа. За ма тамиг тат. Та энд арай л бага татвар төлсөн байх. Минийхэр бол 6.4 сая төгрөг гарч байна. Хүүшээ гартаа харин тийм ээ. Би 500 авдар арих доогуур үнээр борлуулсан штэ. За, та энэ онцгой албан татварын хуулийг унш. За. Үгүй хуулийг ч унссан л да. Гартаа чи орой манахаар ороод гараач тээ. Үгүй амжихгүй. За юун сүртэй юм бэ? Би орой завгүй ажилтай л да. Мо найз чинь элэг барих юм унтахгүй мó. Тэгээд яах вэ? Ганц оройч гисэн гангар гонгор гэж ярьж соёл гэж бодсон юм. За. Яй. Гайда хоолндоо. Гайда хоолндоо явъя л да. Хоолндоо. Яа. Дөлжигч гуймхаа мөртлөө голомтхоо хичээлгэрээр хүнээс авсан илсэн чихрээ юм ч хамаагүй хацдаг юм билээ дээ. Должигч орж ирээгүй. Тэгээд хэн орж ирсэн юм? Нэг харилцагч. Энэ лав хараал хийсэн байхаа.
За болтоо. Ерөөлч юм бэлүү? За явъя. Сайн байна уу? Сайн уу? За, дууны орхоотой. Сонин сайхан юу вэ? Та чинь хүний дуу авчихад ямар санаа амар хүн бэ? Чи тэгээд яасан хол зугаалж явах юм бэ? Аа, Ээж чинь яаж байна? ээж үү? Гайгүй дайх. Зарим нэг юм танал олдохгүй. За би одоох. Энэ нөгөө дууч. Өнөөдөр сүүний 8-аач дэрсэнгүй. За, цаав. Ахыг урдаас ирэхээр би энэ захина. Уг нь ээж маань сууж, дуу сонсч л байвал болдог хүн л дээ. Халуун зунаар хар цай уулгаал. Уг нь сүйтэй байсан бол Ажилдаа төөртэй заримдаа би хоцорчих юм аа. Амралттай үед өнөө сүүн ирэхгүй. настай хүнд чи сүйтэй цайнаас өөр хэрэгтэй юм хаа бах те. Хэлээд яах. Би 37-ны жил дээр тогтсон ганц хүн л дээ. Ер нь би сүү зөөгөөд байвал яасан бэ? Манай ээж гэж нэг хүнд тусгалтын мөн болсон хүн байдаг штэ. Сүү яах вэ? Ханаас ч болж болно. Манай хашаанаас нүүсэн айл гэхэд 2-3 үнэтэй юм чинь. Тэднийхээ сүү зөөгөөд иж болно штэ. Тийм ээ. Болно сте. Ах их чинь нэрвэлээ юм л. Ах удахгүй ирэх бах оо. Манай ах ирэх болгонд ол дандаа 9 өрлөг буудалд байрлалгүй. Тэр буудлын ямар гоё гэж санаа. Сул шил тойл болсон. Ястай гоё. Би нэг удаа тэнд очиж үзсэн юм ахгүй юу? 9 өрлөгөө тэр буудал чинь хаа байдаг юм? Аваа. Аунах. Харь хэндэн суусан надад 516 модоо. За. Майхан гүйтвэ. Одгоогдох майхангүй тоогоо өрг чагамцгүй бодваа. Бид юм хаашаа алга болчихд юм бэ? Аяр яачваа чунтаа. Чамаас босны ганцхан 8-нд яваад болоод л байна зүгээр. Тав байтугай 10 хүүхэд хижээсэн чи болж байна. Үгүй чи энэ хамаг хашааныхныг хар л та. 2-3 давхар байшинтай болчихлоо. Хит хитэн машин тайж болчихлоо. Тэг чи өөрийгөө хараа. Үгүй нэг алхаад бүр шатаад ирдэг. Үгүй чи энэ хитэн хүүхдэд тэжээж чадахгүй юм бол аваад яв. Тэр чигээрээ зайлаарэ мэдв. Яасан бэ? Оо сайн уу миний хөө. Шаардчихаа юу? Суудаа. Шатчихсан. Шатахтаа бүр 2 сая шатчихсан. Нэг мод тостоо харж одооч л гэхэд 2-3 давхар байшинтай 4-5 машин цаа болчиход байхад манай энэний байж байгааг л харалтаа. Үгүй яста нэг үйлс нь харалмаар шүү. Намын их чи тайвшралтай. Чи машина хөвлөд авсан шүү дээ. Үгүй чи юудан дипломоо хөвчлөд авах нь яасан чи? Чамд ч гэсэн зингэр авсан шүү дээ. Доогод чи. Чи хүн юм байгаа үсттэй. Үгүй юм. Хорвоо яахаар юм алга байдаг байна. Чи нэрээ бүр чи дуугай. Чи миний дуу харах юм уу чи зүгээр. Ингэж хүний багтаа хангаж яддаг зүгээр. Юу за гэж чи. Тэр навчин тасалж болохгүй жоохон дээш. Тэр цаад навчин. Чамаг яаж дурдчихэ? Оо, ээжээ. Миний хөхрийг гиснэ. За яв, уулзъя. Хинтээ гальттайгаа уулзаа. За, аштай юу да төшөг болох хүн бол муу ээж нь хичнээн бодох дээ. Ээжээ нэг юм хэлэх гээд байгаа юм уу да? Чунтгай манай чунтаж
Эмчийн хувьд чар эмч шүү. Та тэгээд ачийн бодолтой. Номын ажил хийж байгаа үсттэй. Зайлуул да. Олон хүүхдэд дарагдсан ядар сайн төлөөлээ. Манай монголчууд хижээж чадахгүй жиж хүүхэд гарах дуртай гин яана. Чимтэй. Өрөнд орсон гинэ. Юу? Хинтээ. Бүр 2 сая. Компани бүс байгуулсан юм уу? Тэний нэр нь ямар сүртэй гэж? 5 тансаг. 5 тансаг? Тийм ээ, тийм. Та тэр 5 хүүхдийн бодмоор юм да. Оо, нэрээ тэднийг чинь 5 хүүхдтэй билүү? Иш хөөрхидээ эвээ гэж. Яшка би явлаа. За та болио маань дэлгүүр ав. Альвал да. Авал та тэгээд. Өгөөд хочтой яах гэдэг юм бэ? Гулагаад авахгүй юу? Маа. Альвээ. Өгөөд хочтой. Ямар балиар амт юм бэ? Алив. Болячтэй. Болячтэй чи. Өөрөө авал та. Миний нөхрийг амьд байхад чи гүлгшгэл амтан байсан шүү дээ. Гөлөг яаж чаддгийг чамд үзүүлээд өгье л дээ. Чи болоод яах гэдэг юм бэ? Яах гэдэг байгаа? Жижиг гүлэг хоцдог юм. Харин том нохоо бол хацдаг юм да. Охоо. Тэгдэг юм уу? Алив төлхөр өгöd. Альвээ. Хот та. Албан татвар нуусныг чинь матаж уцвар яах вэ? Гарда. Оо, сарнаа. Орооч. Би сүү аваад ирлээ. Албан газар. Тэр тусмаа татварын албан дээр илүү дутуу юм зөөж болохгүй шүү дээ. Ээжүүдийн сэтгэлийг бодох хэрэгтэй. Миний ээж гэсэн. Ээж гэснээс өнөө үлгэрээ. Одоо үлгэр ярьдаг цаг биш. Гард багш та. Хоолндоо Оо, сайн хүн санаагаар ангид. За, залуугаа бүсгүй амрыг ирээ. та чи яс ачуу юм. Яс. Ингээд та нөгөө тооцоогоо авчирсан уу? Баярлаа, баяр дуустгүй. Ёстой нэг тавтай. Али ийшээ сууж. Үгүй дээ би яач юм. Түр сууч. Уучлаа. Одоо. Энэ хайрцагтай чихрээс миний тэр ластах соёрыг авч. Баярлаа. Бүсгүй. Өдрийн минь төргөж амрыг ирээ. Энэс чи нэгийг авчих уу? Тэгээд. Пардон. Зүгээс. Яа. Ёстой ямар зүрх зогсчих шаал. Татраа төлчгөө зогсвол зүгэрсэн. Маа хараа. За тэр тоглоомч яах. Хоёулаа Холливуд яв. Та тэр лүгээ өөрөө явж үзэх. Чи Маа харуултаа. гайгүй та. Чи өөрөө гойгаад өөрөө гүйгээд ирэнтэй. Ой, бацаано. Наа зэрлэгээ түргэн цуцгаа. Ой, хоош. Чи битгий дээгүүр нь гიშгээд боош. За, түргэн хийцгээ. За, сайн байцгаана уу? Сайн байна уу. За, танайх чи одоо эдийн хашааг аваа юу?
Үгүй хөө эднийх манай хашааг авсан. Юу? Хэдэр? Хагас саяараа. Хагас саяарэ? Хайрын ч хар хөрс. Би юм бол бүтэн саяарч өгөхгүй байсан юм. Кино дууссан. Конец фильм мэднэ. Танай хэд эдний ажил тусалж байгаа юм уу? Үгүй хөө эднийд манай хэд зарцлагдаж байгаа юм. Бидэнд хэлчихгүй дээ. Та хэдийг ингэж хүний тоогоо өнгөлөлтөөрө тулаагүй юмсан да. Сарнаш ирсэлтэй. Хэд 3 төгрөг өгсөн хөр. Танай энэ хэдэд сарнагийн төрөвч юу л болоо ач та. Намайг амьд байхад та хэдийг ингэж хүний цараа харуулахгүй шүү. Шунта чи тэгээ хэдий хэрзээл авсан юм. Хамтахгүй. 2 сая. Хөдөлгөөнтэйхэн аавын хөдөл өмгөөл идсэн чи дээ. Намя. Нашир. Хой хүүхдүүд нашир. Хэдэн дүүнэрээс ингэж хүний цараа хар зарс болохгүй шүү. Би аваад яв. Тэг бол тооцоогоо хийчихье. Энэ хашааны чинь үнэ. Энэ ногооны талбайд ажилласны чинь хөлөс. Хүй. Айлан болсон энэ. Яриад ус. Харин маргаашийн дотор нүүш. Яна. Хоолгүй болгочихж байгаа юм биш байгаа. Эжэн биш юм уу? Маргаашийн хоолны тухай ярьж байгаа маа минийхөө. Биш. Ари хүүхдүүдний өмнөөс. Өнөөдрийн хоол энэ биш юм уу? Өнөө ороо манайх руу нүгөөд очицгоо. Танай компани ч юу гэдэг үлээ дээ? 5 тансаг компани. За явцгаа. Тансгаа. За. 8 тансаг болгоод өгнө өхөө. Наагуурны ороо. За. Ари Ямар хүүхдүүд наваад гоё. хийцгээ. Ямар гоё. Ажил бүтсэн. 7 хоногтой. Багтаж ир. Тастаж байлаа. Харах дурдан өмсөөгөөч тастаасан чамд байна хөө. Өөдөн татаад өөр юм болгоод өнгийн тасаад алдах хэрэг хөө. Энийгээ гүйцэд угаач. Хош, та төрийн байцаагч ирж явна. Намайг асуул. Байхгүй гэж хэлдэг юм шүү. За. Сайн байна уу та? Сайн байна уу та? Юндунга гэртээ байгаа болов? Байхгүй. Эзгүй байгаа. Хизээ ирэх юм бол Мөд ирэхгүй баха. 7-8 хоногоос энэ танаа энэ барилга дуусах болоогүй л байна уу? амжаагүй л байна. За. Та манад ороод цаа амсаад гарахгүй мүү? За та би Юндунгааг ирэхээр нэг мөр орё доо. За баяртай. За баяртай. Сайн намигч? Сайн байна. Юу тавдэ? Юмгээ, үнэс үтэй. Гайгүй. Чунта! Оо! Нанаагаас аваад өгөөдөгтөө. За хөө. За. Очирч. Баярлалаа намигч. За сайн уу та. Баярлалаа. Ирж байгаарай охин. Орох уу? Ороо. За сайн байна уу хөөхөө? За
Чунтхва юу гэж яванда? Ах нь хашаага зарчглаа л да. Баяшин савтай юм уу? Үгүй ээ. 3 тал хашаа 500 мянгаар өгчихлөө. Гайгүй өгчлээ. Тэр их баян хүн л дээ. Хашааг минь биш. Хар шороогонд авчихлаа. Би тэгээд энэ хэдийнхаа хэдийн татвар төхөв. Татварын хуулинд чинь хувьцаа үнэт цаас үндсэн орлого гэдэл Чунтхва. Энэ удаа 10% та татвараа төлчих. ердөө 50 мянган. Тийм ээ. Би ч хамгийн хамдчих юм болов уу гэж айж байлаа шүү. 5 тансагч нь Баяжаад ирэхийн цагт 5 саяар төлдөг болно шүү дээ. Хүүхээ 5 тансаг маань дэгжид дээшлэх болов. Дэгжид дээшлэнэ. Заавал дээшлэнэ. Санаа сайхан бол заяа сайхан гэдэг юм аа. Байна. Настаргу. Би гард байна. Танд тавьсан миний санал юу болж байгаа бол? Шийхлээд сайн шалах. Сайн шийдэй. Чунта! Хей Чунт! Гнаашраач. Хүн ирчээд байхад чи наадха хаяач. Ачиш. За сайн байна уу? Сайн байна. Бидний эрхэм туйс мөнгө. Сайн байна уу хөө? Сайн байна. Эхэнцгий чи хөө гэж 80 тоо гэж. 80 тоо. Сайн. Сайхан түш. Болцсон. Орж болох уу? Ороо. Сайн байна уу? Суучих уу? Сайн суу. За баярлалаа. Та юу гэж явна? Би танайд нэг чухал мэдээлэл хүргэж явна. Энэ нэг компани орлогоо нуун дарагдуулаад байгаа юм. Би энд бичээд аваад ирсэн л дээ. За тэгэхээр энд албан татварын ерөнхий хуулийг маш ноцтойгоор зөрчилсөн байгаа юм да. Бүр тэр тусмаа татвар төлөгчд хүлээлгэх хариуцлага гэдэг энэ зүйл ангид л хамаарагдаад байгаа юм. Тэгээ цааш нь Энэ бол онцгой албан татварын хууль зүйчлээ заачсан зөрчилөлт. юу нуус юм бэ? Арх нуун дарагдуулсан юм. Хэдий хэрэг? Барагцаал бол 2 сая. Аль компани хэн гэдэг эзэн юм? Янжи гэж хүүхэн байгаа. Би энд байна. Та байх нь яхав. Татвар чинь дутуу хаа вэ? Энэ байна. Аль түрүү нэл ингэдэг байсан юм. Харин тий. Намайг хэлээгүй бол өгөхгүй байсан шүү. Уучлаарай. Та энэ хүүхэнд итгэж болохгүй шүү. Айхтар хүүхэн байна. Танайх чинь мэдээллийг худалдаж авдаг байхаа. Та явж яж болно. Би юу? Тийм ээ та. За. Ямар их мөнгө өгөө. Мөнхийн авчирсан мөнгийг харсан бол чи яана. Ямар гэж? Би амьдралдаа 100 байтугай $10 барьж зүг амтэн шүү. Үгүй тэр Марлинд байгаа мөнгийг харсан Доллар юм уу? Тэгэхгүй яах юм? Бүгдээр ингэ байна шүү дээ. Тэгэхгүй л нураацсан байгаа. Хөлтөө хөдөлж яана тэр хоёр. Тоглооч. Хин бэ? Ингэж. Их ч байна шүү дээ. Их мөнгөтэй болчихор чинь аимхай болчих юм байна. Амьдрал ямар байна? Нэг иймэрхүү л байна та. Өө энийг тоолж цаг бараад яах нь үү дээ. За яах вэ? Чунта
Цайз явъя. Цайз захад чинь ноолоор нүднийг хөвсөн олдох өгөө. Мөнгө байвал юу ч олдно. Оноо эзэн чамайг ирж өрхийн цалингаа өгсөн шүү. Өрхий? Энэ зозгонууд хүртэл цалин битсэн байна лээ. Ямар доогүй. Би өөрөө яваад цалингаа аваад ирээ. За Тэгтэг. Сарна. Чиний өгсөн дууг сонсож сүүг уугаад ээжийн бие аваа шүү. нэр сайхан доо шүү. Сайхан сүү байна лээ. Хүшээ. Ээж баярлаад нөгөө эмчийг чи баг гэрийнхээ хаянд буулгах төгсөн шүү дээ. Чон тэмчиг үү? Тийм ээ. Хүшээ. Чи таньдаг юм уу? Банкны зээлч хүнийг өдрийн бодол шөнийн зүйдэл болгод юм байлээ. Тэгдэг үз. Сарна. Ах чинь явчихсан юм уу? Ах ээ. Явах суух нь баг миний орох гарахаас хурдан юм чи. 9 өрлөгтэй л буух бах та. Тэгин үстэй. Уул нээж туслах санаатай. Тэ санаанаас цаашгүй. Харин ах бол тусалж магадгүй. Нөгөө 9 өрлөгч заяо. Гаднаас нарахад гахаан пүнс. Гэхдээ дотроо бол бурхны орол гэсэн үг. Бурхны орон гэснээр нөгөө лам ялаа. Лам уу? Бомбин уу? Бурхны нутгаас бурхны эрдэм дуусгаад гэртээ иржээ. Ээж нь хэдий дор орсон ч гэсэн миний хөө ээжийнхээ загсан хуруун чинээ бурхныг авч ирвөө гэж асууж байна. Хүүн ээжийнхээ загсныг гинэд санаж гэрээс гараад хаяаныхаа манааснаас чулуу авч хадаганд ороогоод өгч гинэ. За. Сайн байна уу? Суугач. Ажил ямар байна? Өнгөрсөн 7 хоногт 2 машин ноолоор урагшаа гаргасан. Ноолуур нь яах? Тоос нь ямар байна? Манай хүүхдүүд түүж байгаа. Миний мөнгөөр худалдаж авчихад чиний хүүхдүүд Авчгаад бишээ эзэнтэн минь. Авахаас өмнө түүсээ. хараач хөш. Чунтад биш. Надад баймаар ихнэр санч. Би юу? Багшиг мөн баллон гэж байна. Тари компанид ногдох татварыг 50% өнгөрт. За, баяртай. Совдошка. Совда оруулахаа бодгийг зөвлөж. Оруулахаа бодгийг. За. Оо юундэн. За. Манай байцаагч хайцсан юм болоо. Оо. Энийг танд. Баярлалаа. Зүг. Таныг цэцэг юндэн гэдэг болсон байх. Тийм үү? Тэр чи бас. Гэхдээ тэгээд ардын намын анхны долоогийн нэгийг чинь цэцэг чагдаг байсан юм гээ. Аа. Тэр ч үнэхээр байсан болохоор цэцэг чагдарч өгсөн байх. Тэгээд Харин танигч хутгаа нууж цэцгээ барьдаг гэх юм. миний санаж байна. Та нарын бодож байх ч юм таарчт. Одоохондоо алга бай. Тоглосон юм аа. Би ч бас тоглосон юм да. Хөөе, уран байцаагч ачаа. Ажлын зураг авалт хийж өгнө. Хаа. Тэр нууцаа. За ингэж боллоо. Баярлалаа. Дараагийнх нь цаашаа суучихгүй юу? Ахаад суучих. Энэ хүн ашрын цуу. Мэ. Оо тэр чинь. Та үсээ засуулаач. Би энд хүн үдэж байна. Юу? Та зөндөө удаан л суулаа штэ. Хар өглөөнөөс л хойш суулаа. Манай хүн үдээд газар биш.
Харин тийм ээ. Олиг өвчтэй юм шиг энийг нь суугаад. Үгүй танах чинь Манай гадар шүү. тэгвэл эзний чи ингэ гэдэг юм. Манай эзнийг үү? Эзэнтэй уулзах гэсэн юм уу? Аль эсвэл зураг авах гэсэн юм уу? Юу зураг? Уучлаарай. Уучлаарай. Жохи шаардаа. За анхааралтай. Эцэс тусах юм зацуулаач. За хөлөө. Дэш нэрэг За жоохон хажууд чи. За болж байна. Одоо энийг гэдэг. Авлаа шүү. Анхаараарай. Авлаа. За хөлөө энэ дээр тавьчих. Гайхамшигтай. Иди. За. Ингээ тавьчих. За. Жоох юм. За. Түлхээ бай. Байцаагч. Би яг тантай очиж уулзъя гэж бодож байсан. Сайн байна уу? Сайн. Танай үед орлого 54,950. За урна. Миний дүү ахасаа торгуул гэж шууд татвар авчих. Шот. Ахын танай мэдээлэгч болж янзын орлого оруулж л байсан да дөөм. Харин тэр тусмаа та ойлгож шахаж шаардуулгүйгээр татвараа төлж хөл яасан юм? Үнэд ороод исэн чинь үнэр орж исэн юм биш үү та? Гэхдээ байцаагч хүлээж л да. Би Сайн уу чантха? Сүү авдаг юм уу гээ? Сайн байна уу? намаа. Намигч. Сайн уу намигч? Сүү авдаг юм уу? Ойр хавийн айл гэрэлчгээд одоо сүү илүүдэхэ болсон. Яна намигч хүн дүгнэгээ амарчихсан. Хүн дүгнэгээ хэлчихсэн бол одоо яа гэх. За. Цайгаа сүүлгэж яах юм бэ? Баярлалаа. Татвар төлөгчийн хууль бус ажиллагааг нуух, татварын орлогыг хувийн зорилгод ашиглах, хээл хахуул авах, мэдээллийн нууцыг задруулах, эрхийн хэтрүүлэх зэрэгээр албан үүргийн зохисоор биелүүлээгүй татварын байцаагчид хууль тогтоомжинд заасан сахилгын, захиргааны, эд хөрөнгийн болон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэнэ. За, хуулинд ингэж заасан байгаа юм. Шалган байцаах хэлтсийнхэн уг зөрчлийг илрүүлж гарижийн тухай яданд мэдээлсэн юм. Миний бодлоор бол хууль зөрчиж өөрийн дураар албан татвар, бүр онцгой албан татварыг хувь хөнгөлөхийг завдсан. Нөхөр нь нас барчихсан болохоор тэгс юм л да. Би чиний сэтгэл ойлгож байна. Тэгтээ хуулинд хувийн догдол хамаардгүй шүү дээ. Чи бодолтой. Байшингаа зарсан хүнээс 10% татвар авдаг нь яаж байгаа юм чи? Олон хүүхдтэй хоёр л доо. Зээл аваад чадчихсан юм. Ер нь задсан дөргиж байхад ядарсан нь Яахаа алдсан ядуу нь үнэн шүү. Төмөр нүртэй байдаг гэж би танад хичнээн хэлдэг юм. Энэ нөхөр тэрийг хүлээс арай доогуур. Эд хөрөнгөний хамгийн дээд шийтгэлийг хүлээлгэнэ. Сарын салингийн 30%-ийг. Арайчтэй. Дээр нь зэргийн нэмэгдлийн хас. Баларч тийм ээ. Бидний баларх яах вэ? Цаан чи нэрөө өвдгнээсээ эмэг төгшөд тэтгэврийнхээ мөнгийг авч чадахгүй байна. Эмнэлэг эм царайгаар дутагдж байна. Иймээс өнөө шин татварын бүх албад зөрчил ажиллагаагаа эхэлнэ. Энэ зовлон биш ээ найз. Ажил хийж байгаа хүн чинь алдалгүй яах вэ?
Алдаанаас ч айсан юм алга л да. Нас дарга 9 өрлөг үзлэг хийхийг яагаад цааргалаад байна? Цаадах чинь мадаггүйд нь хийж ээж л хөдөлдөг хүн шүү дээ. Мадаггүйд нь хийчихэл байхад уу? Би өөрөө 5 тансагт үзлэг хийнэ. Чи босхын чалхаж чадаагүй жиж. Бодлыг алхачихсан юм чинь. Надад нэг мэдээлэгч бай. Гэхдээ тэр амтан мэдээ зөөгöd байгаагаа мэдэхгүй. Бид чинь үйлчлэх ёстой. Бид чи тагнах юм. Цэцэгтэй гуйлагч шиг ороо улсыг тагнах тандахч багтана. Баяртай. Би ч юм шиг өвгөн загнуулсан бол баярлах байсан. Гэтэл намайг дарга биш, харилцагчид загнаад л. Загнахч гэжтэй. Бүр занаад болохоо боллоо. Шинэ ирсэн болохоор л тавьж байна. Шинээр ирсэн намайг бүр хуучин хүн шиг судалчихсан байгааг нь яам гэж. Тэр байтга төрс өдрийг хүртэл мэдчихсэн байгаа юм чинь. Чи энийг үзтээ. Татварын байцаагч Урнагийн гар. Байна уу? Байдгүй яах вэ? Татчихсан татвартаа хахаж ихөх болоогүй байх уу чи? Байна уу? Байна. Юка босоо. Дэлгэр маяа. Ой. Би чамруу мөнгөний нэрва явууллаа шүү. Надад түрүү 7 хоногийн орлогол байгаа шүү. Тийм ээ. Тэрнээс 5 саяыг бэлнээр өгч. Урдаас өндөг оруулж ирэх юм. Тийм их мөнгө. Муудсан өндөг хоёр шатна штэ. Айлтгүй. Өөр хүнд өгөх юм. Та тэгээд мөнгөнийхөө манаа чи хизээ иргэх гэж байна да. Удахгүй хүссэн юм үзүүгээр татна. Хөөши. За, ноолорын айран бэлнэ үү? Бэлэн хөө бэлэн. Яашгүй дээ. Али? Хөшөөгөө хордлохгүй бол ингэ тэгсээр адил цаг болохоор юм шүү. Миний үг арай ядраагүй үсттэй. Би яах вэ хөө энэ муу хэдэн зулцэг минь Ядарч байж баяждаг юм ах. баяжих яах вэ? Өнөө Татвар яах вэ? Өөрийн чинь төлсөөр байгаад л сая хүрэхгүй юм л гар дээр үлдэж байна. Сая. Энэ их мөнгө шүү. Ногоогоор аваад томсоо бай шүү. Ноолор хураахад багтаад байгаа юм. Зоо гэж. Ой! Яах вэ? Хоос на хаалгаа! Хэмбэ! Араас бичгээр нь чалгаж явна. За чампаа. 5 тансаг компанийн дэвжиж байна уу? Хөдлөөч хурдан хийгээч. Гайгүй Яасан дээ. татхуу новчнууд бай та нар. Хөөй! Танах татвар яагаад төлөхгүй вэ? Наадныг тэнийг юм чинь хашаа байшингаа зарчхаа татварын мөнгөд төлсөн дагчин үлээ. Надад хитэн шуудаа ноосноос өөр юу ч алга байна. Хэрвээ даадаг юм бол шуудааж аваад явж үзтүү юм. Чи наад амаа. Гэрэл тоо дасаа. Химэжээдгий. Хийж болсон юм ба. Тоон хүрхгүй. За тэгвэл энэ дугаа бүх ноосыг чинь нарийн тоолж хэмжиж үзнэ. Дараа татвар төлөхөд чинь ч хэлбэр. Энд чи юу гэсэн үг вэ? Нэгжлэг болж гэнэ үү? Үзлэг болж гэнэ үү? Үйлчлэг. Үзлэг юм бол үгэнд минь үнэмш ч үү? Та энийг хэмжүүл шалгуулах хэрэгтэй юм ба. Хүй. Нэгжлэг юм бол прокурорын зөвшөөрлийг аваад ирэлтэй. Харж байгаа үсттэй. Нүдэн дээр чи илэл байна. Одоо явцгаа. Наадхаа бошуу хийгээч. Хин. Хаалга үдэ төгч гэж яах юм? Нөх. За сайн авах. 5 тансагч нь дэгж дээшилж байна уу? Тунж гайгүй дэх. Өдөрлөх татварыг өгье. 286 мянгач болно эцтэй хөө. Болж л байна. Ах уу чи дэгж дээшилж явах ч үгүй.
авгаагаас нууж байгаа ухаантай. Ээ. Ноён өгөхгүй санаатай. Дараа нь уулын бугцгүй, унсан бугцгүй хамуулна гэсэн үг үстэй хөө. Чи тэгээд үнэ хэзээ шилжүүлэх гэж байна? Өнөөдөр. Өнөөдрий. Юук бас заалагсан бол яагүй шүү дээ. Чи тэгвэл буудлаа нээхнэд. Энэ бол чамд ямарч падгүй хэрэг. Тийм би. Би юу хийхээ мэднэ. Зэгтэй шаргаагч. Цэцэгтэй байх гэж. Удахтай гэж сая их нэнгүтсэ. Зузаац юм шүү. Нэнгүтсэ. Зузаадаж байна. За бонд. Энийг өөрийн дундаа. Шаран болов. Байна. Настар голоохондоо алга байна. Говь компанид найдвартай татвар төлөгчийн гэрчлэгээ гардуулахаар ирсэн. Говьч төсвийн орлогын нэлээд хэсгийг бүрдүүлдэг юм л да. Тийм ээ тий. Тийм ээ тийм мөн байна. Та шаардлагатай бол дахиад яриараа. За, залууч. Өглөөний минь. Минь. Яа. Яг Юу л. гарав. Хөөе. Манай уранд мэнчилгээ ирж. Татварын байцаагч урнаа таны гарт. Энэ юу вэ? Чи харилцагчд үйлчлэх ёстой. Завхарсан. Яг мөн. Байна уу? Байна уу хэмбэ? Байна. Татварын байцаагч гард сонсч байна. Би янжин байна. Би хүний мод дурлж байгаа юм биш шүү. Би өчигдөр Юндан захиралтай 8 хийлээ. 100 авдар арх авч байгааг бодоход тэднийх 9 өрлөг буудлаа нээх гэж байгаа юм шиг байна лээ. Миний нөхөр танараас дугтаж яваад амиа алдсан. Энэ алдааг дахин давтах үедээ гэсэнтэй л би ингэж ярьж байна. Хүмүүс биднийг ойлгодог юм байна шүү дээ. Ойлгохгүй яах юм бэ? Илгүй яах вэ? Татвараа нууж байсан хүмүүс татвараа хавтарч ажиллаж байна шүү дээ. Ямар вэ та? Йоо. Тэмдэглэх юм шүү. Тэмдэглэхтэй. Урнаагийнхаа төрсөн өдрөөр тэмдэглэх хэрэгтэй. Сайн байна уу? Байна уу? Энэ 9 өрлөг бодлоо мөн үү? Муу. Бид үзлэг хийнэ.
Юндан байхгүй. Би сайн мэдэхгүй. Та байхад болно. Энэ удаас татварын албанаас яваа гинэ. Санхүүгийнхээ баримтыг манай байцаагч шалгуул. Та бодлоо үзүүлэхгүй юу? Нууцаар ингэж үйл ажиллагаа явуулж болдго юм уу? Та мэрэгчлийн нягтлан хүний хувьд юу гэж бодож байна? Юундээ хайдсан? Мэдэхгүй. Та юундын явчтай газрыг мэднэ үстэй. Тэр чи ястай мэдэхгүй юм байна. За энэ. Танай хөдөлт ямар орлоготой байдаг юм бэ? Мэдэхгүй. Энэ ор хоногт ямар үнэтэй? Мэдэхгүй. Та язаж юундын явчтай газрыг мэдмээр те. Та манай хүмүүсүүдэд зааж өг. Танад 17 сая төгрөгийн зөрчил илэрлээ. Ноогдуулсан торгуулийг маргааш төсвийн дансанд оруул. Энэ айлтал ирээд байх шиг байгаа юм да. Та энд байж. Ийм 6 хонд гол ярилцлага одоо бодлого уртраны үйлдвэр ялангуяа буутай үйлдвэр юм. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайн. Та нар хэнтэй уулзах нь? Тантай уулзъя. Болох уу? Бид Сүхбаатар дүүргийн татварын газраас явж байна. Уучлаарай. Юндунгоо хайцсан. Энэ дэлгэрмагийнх гэдэг айл. Дэлгэрмагийнх гинэ. Сахалтай байж. Одоо сахлах хүссэн байна уу? Та сахлыг хулж өгдөг юм биш үү? Хараач. Сахал усах нь байтугай. Татвараас зугтсан орлогыг нь та нуун дарагдуулдаг юм биш үү? Та онгойлгох уу? Аль эсвэл бид нэр онгойлгох уу? Ингэж гүтгэж болж байгаа юм уу? Алив төлхөөрэй. Үтгэх хүшээ. Бид нар нэгж хэрэгтэй улс шүү. Төлхөөрэй. Алив. Та өөрөө онгойлгоч. Та нөгөө бууны татварын талаар ярьж байна уу? Ах минь, яалаа гэж таны бог татвараас чөлөөлөх үү? За би танд өгье. Нэгдүгээр таны тэр бууч нь юм бовш. Спортын бовш. Тэгэхээр татвараас чөлөөлж болохгүй. Та ойлгов уу? Айшаа. Хөш. Бооны тухай яриад байна. Энэ лав цэгийн газар байх. Байцчи. Нэг хөөрхөн бооны тухай яриад байна. Хөөрхөн охин гинэ. Бууны тухай ярьж байгаа бол нэг л сэжигтэй. Яг юу тэрвэ? Арай өндөр биш үү? Мамхаа. Мөн. Та чинь байдаг нь чи чинь татварын байцаагч хүү мөн билүү? Мөн. За тэгвэл ирээдээ аль орё. Манай 7 буудад гадна талаасаа шавардаагүй цорчид буудал байх юм аа. Дотрон бол янхны газар л гэж. Наадамаа. Нэг дотор хүн байлж байгаа. Тэгээд бас марал авгайн гүйдэл дасархаа байсан. Тэр авгай яаж ч мэдэх хүндээ. Гэхдээ бас тэгээд чон тэмчийг хаяандаа буулгасан гэж байгаа. Муу охиноо худалдахаас σύхгүй дээ. Үнэн.
шин түншээ Оо. Зэ. гайл дээр саатуулсан бай. Танайхаар юу гэдэг вүлээ? Алтуушуу хөргөв гэж юу? Танай тэр юундын чинь байс хийгээд цэцгмээрээ татварын ноёдуулаг үгээд байх юм. Энэс юу гэж ойлгох харах вэ? Уул нь юм үзээгүй хөрөнгөж амжаагүй амтан. Уутай иргүж хөгмөргүй юм да. Татварын ноёд юм уу гадас? Та битгийрхээс илүү байвал яа? Тийм ч юм уу? Надтай тэрсэлсэн хүн тагшаан тврээ тоцордог юм да. Энийг юунд дээрээ хэн гүрчөөрөө мэд. Ээж! Ээж! Таачтай! Таачтай! Доо. Чам шиг олдмортой мантай. Юу? Хүн гэрээсэн гарч хаяанасаа атгсан гарын чинээ чулуу болж хатганд эндгэн боожээ. Тэгээд ээжтэй лахсаас залсан бурхан багш шүү гэж хэлсэн гэдэг. Ээж нь хүтлэн үнэмшин нүд энтлээ шүтчих юм байна. Ижиг нь чулууд ирлүүлж ирээ. Органцаар үлдсэн хуурга мүйжиг голгүй хуурлаа та гэж гиншин хатганд боосон чулуугаан задлал хэдүү бурхан багш болсон байсан гэдэг. Гард. Дарга. Миний тавьсан асуудал юу болж байгаа вэ? Чи наашаа суугач. За тэгээд сони юу вэ нэ? Таны дайжигнах яах вэ? Бидний хөдөл зөксөр байтал хамаг ноолуур гадагшаагаар дуусна. Хайсан тасгалын охтууд ямар учиртай юм? Бие үнэлэгчтэл үз. Дотор тал нь тийм гялцал юм уу? Юун Улаанбаатар, юун Баян гол Ямар зочд вэ? та битэрс бусд нь л. Тайшир тахо. Энэ гали мэдээс. Ард машиналорыг гайл дээр саатуулсан бол та юм шиг байна. Хөөе. Өнөө хөнгөн тэргээ яасан бол? Гүнийг баян амгайл тэрнийг ахалж яваа юм аа. Баянаа чатад. Ядуу айлын баян ихнэр. Тэр намын чинь ноолоор архад наашаа ирсэн юм аа. Дарга. Тэгвэл номин гэрэхээс өмнө үзлэгээ эхлэх юмсан. Гайл тийм ээ. Чи битгий уусал та. Тэгвэл За. Ороо. За, баяр хүргэе.
Энэ болоод байна. Өстой. Чихтэй бүр хүнд олдгийн нэглээ шүү дээ. Тийм. За дөрөв шүү. Татаад авлаа. За сайн байцгаана уу. Хинос байна. Энэ юу жишээ? Энэс цар зөндөө би. Чи одоо унаачих юм да. Алинаш навдраа. За энэ ч одоо юу гэдэг компани вэ? Харин та нар чинь юу улс вүлээ? Танихгүй байгаа мó? Татварын албаныхан. Чамаас асуугаагүй байна. Биеийн байцаалтыг үзүүлчихгүй юу? Би дүүргийн татварын албаны хэлтсийн дарга. Энэ хүн эдийн засгийн цагдаагийн албанаас явж байгаа юм. Яг цаглаа шүү. Манайха 5 танцэг компани. Та гэрчлэгээ үзүүлчихгүй юу? Чунта яваад аваад ирээч. Заах. Арай дорчлаа. Энэ талбаны явуулж юу вэ? Хомрохонд хоёр хөгшөө аавын заларч юм биш үү? Зам уу юу? Маа. Компани эзэн Чунт. Энэ хүнэлтэд зайлвал. Улсын татварын ерөнхий хуулийг зөрчсөн учраас та бүгдийн үйл ажиллагааг зогсоолоо. Тэгжлэг хийх прокурорын зөвшөөрөл нь энэ байна. Өгчөө. Танай компани нэр дээр татваргүй валют оруулаж, татваргүй ноос гаргаж биш үү? Танай зэрэг зочин хаа байна? Ямар зочин? Зуучлагч нь хаа байна? Юун зуучлагч? За чамтваа. Та бидэнтэй хамт явна. Минийхөө. Шүү. Ой завгүй алгамаа. Баярлагч завгүй юу бас байдаг л. Хөршийн өгсчүүд тэтгэврийн хэдийг маань өгдөг вэ гэд халуун зунаар харцаа оолж суухтана. Би л буруутай юм шиг санагдах юм яа. Мэргэжлийн өвчнөд. Хөөе, залуушаа зураг авахгүйдаач бүргэлтээ бод 1000 төгрөг, бүргэлдэггүй бол 500 төгрөг. Хөөш. Хоёулаа энэ бүргэдтийн зураг авахулчих. Яах юм бэ? Өвчин ч гэжтэй. Эрүү өвдөх нь нийлсэн хөөрхийс. Тостаас хэдэн зуутаан тас атгаад явж байх нь бас ч сайхан шүү. Тэтгэврийн хэн гэж. Чи бид хоёрыг л өгчихсөн юм шиг санах юм яа. Би чи авч өгөхөөсөө илүү тавьж туудаг байцаагч болох юм шиг байна. Оргоо. Төрсөн өдрий хадуу минди төсөгий чамда өргөе. Амрагч ирж байна. Ураа чи суулда. Сайн охин шүү. Хэн блэ нөгөө засгийн нэртэй хүн чинь вансан бүрөө. Сарнаа юу? Сарнаа. Сарнаа. Чам байна уу? Танилцъя. Боодог хариуцсан, тоодог шагдар. Би таныг Эндээс таньнаа. намайг хөөгнөд амддаг шүү дээ. Хариуцсан л хариуцъя. Нийтлээ гүйцэтгэе. Танилт. Манай уран. Таньнаа. Нэрэ. Нөгөө хуурцагч. Тийм л дээ.
Их баярлалаа. Зүгээрээ. Ой. Хүүхнүүдээ боодог маань боолцгоо чи шагалаа шүү дээ. Аяа. За, ажуу. Нааш нь явцгаая да. Модель дэше суугаараа. Браво, браво. Миний бүтэц чираа. Миний бүтэц чираа. Яа, урна байцаагчта. Улам олон өндгөлхийн бурамтай ирээдийг өргөн барья гэж бодож байгаа. За, бүрсэн өдрийнхөө ядаас та төрсөрөө. Баяр хүргэе. Браво! Наад цэцгтэйг өөрөө аваарай. Наад цэцгийг надад өгөөч. Атаа тийм байна. Өгөө би өөрөө ганцаараа идэх. Үш. Гүч юу цус вэ? Харин тий? Юу вэ? Хой хой. Урна. Хой, урна. Урна. Хоёрдугаар намаас чонтыг. Та доторын байцаагч гардтай хамаатна уу? Үгүй. Хүүхдийг оруул. Ихүү л хийдэ. Сансан юм уу? За дуугаа минь хүү. Одоо заяа. Миний хүү. За яа. За одоо харъя да. За би төөлөө миний хүү. Төөл. Чимээ хүү. Өөлдгүй шүү дээ. За. Баярлалаа. Би үнний төлөө бишгүүл нэг гүйс юмсан. Чонтгой хүртэл намайг таньсангүй дээ. Эллигдэхийн замланг таньж ятахад эвиндэн тэрх эчимэнэ олзихэтэ үлэн чамнаас үлэн буй айлаад намайг аратлада
Арга